Монголчууд ном соёлын арвин их уламжлалтай. Номыг дээдлэн хүндэлж, эрдэм мэдлэгийг оройдон залдаг гэгээрэлт түмэн. Нийслэл хот хэдэн зууны тэртээ төвхөнсөн цагаасаа эхлэн ном судрын хөмрөг үүсгэж, бэлэг оюуныг эрхэмлэж ирсэн нь 20 дугаар зуунаар өртөөлөн үргэлжилсэн түүх баримтыг бишгүй олж үзнэ. Гэвч албан ёсоор ардын депутатуудын хурлын шийдвэрээр Улаанбаатар хотын номын сан байгуулагдсан нь 40 жилийн тэртээ буюу 1980 он. Нийтийн номын сан нь арьс өнгө, үндэстэн ястан, шашин шүтлэг, хэл, хөдөлмөрийн чадвар, эдийн засгийн байдал, ажил, боловсролын төвшин харгалзахгүйгээр уншигчид тодорхой хугацаанд ашиглуулах зорилттой сан хөмрөг бүхий мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээний цогц юм. Номын сангийн агуулга мөн чанар үнэт зүйл нь юу вэ гэхээр энэ Улаанбаатар хотын нийтийн төв номын сан буюу нийтийн гэдэг үгэндээ агуулганд орж байгаа. Тийм учраас бид нар нийтийн номын сан бол нийгмийн хүн бүрт соёлын, мэдээллийн, номын үйлчилгээгээ үзүүлэх зорилготой ийм байгууллага юм байна. Бүр номын үйлчилгээ, соён гэгэрүүлэх төр үйлчилгээг авч чадахгүйгаа гэртээ сууж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртэл бид нар зорж очиж ном соёлоо түгээх, ном унших боломж гарч гүрийн болгох ийм л зорилготой байгууллага. Номын сангийн тухай Монгол Улсын хуулийн 12-т нийтийн номын сан нийгмийн бүх гишүүнд үйлчилгээ үзүүлнэ гэж заасан байдаг. Гэхдээ номын сан нийгмийн бүх гишүүнийх байхын суурь үндэс нь нийтээр бичиг үсэгтэй эрдэм боловсралтай байх явдал юм. Монголд бүх нийтийг бичиг үсэгт сурган боловсруулах үйл хэрэг үндсэндээ 2 том давалгаагаар хийгдсэн гэж түүхчид тэмдэглэдэг. Эхнийх нь 1920-с 1940 он. Дараагийн давалгаа 1950-аас 1962 онд өрнөсөн юм. Энэ давалгаа шинэ бичиг буюу кирилл бичигчилсэнтэй нэгэн зэрэг явагдлаа. 1956 он гэхэд насан турсан иргэдийн 72% нь кирилл бичиг тайлагдаж, 1962 он гэхэд бүх нийтээр бичиг үсгэтэн болсон юм. Энэ амжилтыг үнэлж 1970 онд Монгол улсад ЮНЕСКО-гоос Крупскаягийн нэрэмжит бичиг үсгэтний шагналыг олгожээ. Монгол орон даяар өрнөсөн бүх нийтийг бичиг үсэгтэй болгох хөдөлгөөнтэй зэрэгцээ нийтийн номын сангуудыг барьж байгуулах ажил өрнөсөн юм. 1980-ад он бол Монгол зөвлөлтийн соёл боловсрол хүмүүнлэгийн харилцааны оргил үе гэж хэлж болно. Монгол улсад зөвлөлт холбоот улсын зээл тусламжийн хөрөнгөөр олон үйлдвэр, албан байгууллага, орон сууцны барилга байгууламж баригдаж байсны нэг нь номын сангийн байгууламж бүхий орон сууцны 5 дугаар хороолол. За тэр үед бол ялангуяа зөвлөлтөд сурч ирсэн барилгын инженерийн оюутнууд манай энэ 5 дугаар хорооллыг Новын Арбат гэж нэрлэдэг байсан. 5 дугаар хороолол шинээр баригдсан номын сан улсын нийслэл Улаанбаатар хотын нийтийн номын сан болгох тухай бүгд найрамдах Монгол Ард улсын соёлын яамны коллег Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хамтын албан ёсны шийдвэр 1979 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу шинэ жилийн өмнөхөн гарчээ. Ингээд Улаанбаатар хотын соёлын хэлтсэд ажиллаж байсан шагдар Нягтлан бодогч Гарам ханд нарт энэ ажлыг хариуцуулсан байна. Манай энэ номын сан бол 5894 м2 ашигтай талбайтай, 300 мянган номын багтаамжтай, фондын багтаамжтай, 200 хүний суудалтай, 2 том залтай. Тэгээд хөгжмийн өрөө байна, гэрээр ном олох тасаг байна, олон төрлийн заалтай ийм номын сан. За манай номын сангийн барилга байшин нь бол тухайн үед Азтай, Монголдо төдийгүй Азтай яг номын сангийн зориултын чиглэлээр баригдсан цорын ганц номын сангийн барилга байшин байсан. Барилгыг хүлээн авсны дараа үйлчилгээний зориулт бүхий өрөө тасалгаануудыг тогтжуулж, байх ёстой тоног төхөөрөмж, тавилга зэргийг зураг төсвийн дагуу угсран суйрлуулах ажил тодорхой хугацаанд хийгджээ. Хотын төв номын сан, Орос номын дэлгүүр гэсэн гоёмсог хаягаан зүгээд 1980 оны зуны сүүлээр үд хаалгаа нээлээ. Манай номын сангийн хувьд түрүүн би ярьж ирсэн Цэдэн Бал дарга Батмөнх тэргүүтээ нам төрийн төлөөлөгчд манай номын санд ирж танилцж уулзаж байсан. Энэ хувьд бол нэг хүндэт улаан дэвтэр гаргаад тэгээд Бал даргад өгөөд та сэтгэлдээ бичнэ үү гэж өгчээсэн юм байна та. Тэгээд Бал дарга ингэж бичсэн байгаа. Ах トゥ зөвлөлт нөхдийн барьж өгсөн энэ номын сангийн сайхан барилгыг бид их сонирхож үзв.
Энэ бол ёстой эрдмийн сан юм. Зөвлөлтийн анх эгчдүү нартай гүн талархал илэрхийлье. Энэ сайхан барилгыг онд сайн ашиглахыг бидний хамгийн чухал зорилт мөн. Цэдэн бол Батмөнх гээд 1980 оны 10 сарын 8-нд гээд одоо ийм хүндэт дэвтэр энэ бол хуулбарлалтаа бичиж үлдээсэн. Энэ бол одоо бидэнд түүх болж, дурсгал болж, өв сам хадгалагдаж ингэж үлдэж байгаа маа. Бүхий л арга чаргыг дайчлан ажилласны дунд Хотын төв номын сан 1984 он гэхэд фондынхоо номын тоогоор 1-р зэргийн номын сангийн болцлыг хангасан байлаа. Тэр үед бол номын сонгуульд зэрэглэлтэй байсан шүү дээ. 1, 2, 3 дугаар зэрэглэгээ. Тэгээд манайх ч Улаанбаатар хотын Цөм номын сонгуульчаас заавал 1-р зэрэглэлийн номын сан байх ёстой. Тийм болохоор 1-р зэрэглэлийн номын сан бол 50 мянган номын фондтай байх ёстой. Тэгэхээр бид нар 50 мянган номын фондыг одоо бүрдүүлэхийн тулд тийм маш их одоо бүрдүүлэлтийн ажил хийж гол анхаарлаа тавьж исэн. Ном солилцоогоор авч болно, номын худалдаагаар авч болно, хувь хүнээс авч болно гэх мэтийн одоо ажлыг бид хийсэлтэй. 1989 он гэхэд 788,600 бот номтой болчихсон. Ном олголт 501,270 хүрчихсэн байлаа. Хуучнаар зөвлөлт холбоот улсад номын сан ном зүүн ангиллыг бий болгож хэрэгжүүлжээ. Одоогийн Украин улсын нийслэл Киев хотод тухайн үедээ өндөр боловсрол эзэмшсэн шилдэг номын санчдын бүрэлдэхүүн энэхүү ангиллыг анх нэвтрүүлж эхэлсэн байна. Хурлаат бол тухайн үеийн улсын нийтийн номын санг судар бичгийн хүрээлэн байхаас эхлэн ажиллаж байсан олон жилийн туршлагатай мэргэжилт юм. Шинээр номын санч авах оронтой байгаагүй тул 1980 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн бохирын цэвэрлэгчийн орон тоон дээр авч ажиллажээ. Гэвч угтаа шинээр байгуулагдаж буй номын сангийн ажлыг зохион байгуулах, номын санчдыг арга зүгээр хангах зорилготой байлаа. Орсын номын сангийн шинэ ангиллал номын сан ном зүүн гэсэн БПК ангиллыг бол хамгийн түрүү манай номын сан ажилдаа нэвтрүүлж ирсэн. Вера Викторовна хуралдаатгаа бол пенсентэй гарч ирсэн. Тэгээд манай би урьж эндээ бүх хүмүүсүүдэд заалгаж шинэ ангиллыг заалгаж шууд одоо бүх номоор шинэ ангилал руу оруулсан. Энэ бол одоо юу н дэвшилтэй шинэ арга барилаар бид ажилласан. Тэр үед бол яг номзон ангиллал юугаар байгаагүй монгол хэл хэвлэгдэж гараагүй байсан. Бид нар шууд номын сан номзон ангиллыг орос хэлээр аваад энэ ажлыг Монголд хамгийн анх удаа манай номын сангийн манай сургуульд төгсөж ирсэн хүмүүс бид нар яг ангиллагчийг нэгээд энэ ажлыг хийж хийжсэн. Тийм ээ. Монгол улс зөвлөлт холбоот улсын соёл хүмүүнлэгийн төдийгүй улс төр эдийн засгийн бүрэн нөлөөнд байсан энэ үед ангилал аргачлалаас эхлээд стандарт шаардлага дүрм журм хууль тогтоомжоо хүртэл ах トゥ угийн найрамдалд хойд хөршөөс хуулбарлан авч байсан юм. Яг энэ номын сангийн чиглэлээр гарсан стандартууд бол одоо дэлхийд тахнаар маш олон байна. Оросын холбооны улсад одоо ГОСТ гэдэг стандарт чинь. Монгол улс одоо стандарттай номын сангийн салбартаа стандарттай болохын үндэс өөр нь одоо ГОСТ-оос эхлэлтэй байсан. За тэгээ Монгол улс номын сангийн стандартаа боловсруулад, ГОСТ дээр сурвалж боловсруулад, явандаа бол ISO гэдэг зүйлийг оруулж ирсэн байж. За тэгээ 2019 онд бол номын сангийн орчны нөхцөл тавигдах шаардлагатай стандартыг бол боловсруулж гаргасан байж байгаа. За энэхүү стандартыг гэхдээ манай номын сангийн мэргэжилтнүүд бол ISO-гийн дээр олон төрлийн стандартууд, за ГОСТ гэсэн ийм олон стандартуудыг суурилж орчуулж ягаад MNS 5740 гэсэн ийм стандартыг бол гаргасан байгаа. За 1986 оны 11-р сарын 17-ны өдрийн бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 207 дугаар тоот зарилгаар их зохиолч Ташдаржийн Насаг доржийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын нийтийн төвийн номын санг их зохиолч Ташдаржийн Насаг доржийн нэрэмжит номын сан болгохоор тогтжээ. Энэ үеэс нийслэлийн ард иргэдийн дунд Нацгийн номын сан хэмээх нэршил нэгэнт бий болжээ. Дашторжийн Насаг дорж бол их зохиолч төдийгүй үндэснийхээ соёл түүхийг сайн мэддэг их соён гэгэрүүлэгч өрн дорны улс үндэстнүүдэд Монгол эх орон соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэгч таниулагч байсан юм.
Тийм ч учраас номын сангих зохиолчийн нэрэмжит болгох нь утга зохиол урлагийн боловсролыг түгээх, ном соёлын дадал хэвшлийг дэлгэрүүлэх болон хүмүүнлэгийн олон талын ашиг бүгдэлтэй байлаа. 1990 он улс орон ардчлал зах зээлийн харилцаанд шилжлээ. Эдийн засаг унаж тэр дундаа соёлын байгууллагууд хүнд цохилтонд орлоо. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн салбар болгон төвлөрүүлсэн хүүхдийн номын сан одоогийн Худалдаа хөгжлийн банкны суурин дээр байсан шовгор оройтой гоёмсог байшинд байсныг нийслэлийн иргэд сайн санаж байгаа. Энэ байшин гадаад явдлын яамны өмч хөрөнгийн бүртгэл байсан тул 1991 онд уг байшингаас хүүхдийн номын сан гаргасан байна. Олон жил байрласан шовгор оройт байшингаас хүүхдийн номын сан Монголын залуучуудын холбооны байшинд 1996 он хүртэл түрээсээр барилж байгаад санхүүгийн хүндрэлд орж арга буюу гарчээ. Бид нар чи улсын төрийн байгууллага шүү дээ. Тэгтэл биднээс яахаа гэхлээр түрээс төлөх шаардлагатай болсон. Тэр одоо хэн хохирч ийн юм шиг ч л хохирч байсан. 150 мянган номтой байсан номын сан маань одоо тэгээ ерөөсөө нэг 50хан судалтай юм жижигхэн номын сан болж номын сангийнхаа одоо өрөөнд нь ирж ингээд одоо үйл ажиллагаагаа явуулаад явж байсан. Одоо номын санд сэтгэлтэй номын санчд үлдсэн. Одоо номын сангийн салбарт ч гэсэн хүмүүс гарч ил байсан. Улс орон ардчлал зах зээлийн харилцаанд шилжсэн шилжилтийн жилүүдэд нийгмийн эдийн засгийн бүхий салбар хүнд цохилтонд орсон юм. Үйлдвэрүүд хаалгаан барьж, соёл хүмүүнлэгийн байгууллагууд эзгүүрч байлаа. Хүнд хэцүү энэ үед Улаанбаатар хотын нийтийн номын сан зорилго үйл хэрэгэн зогсоолгүй бүхий л боломж, хүч, нөөцөө дайчлан ажилласан. Ер нь бол гэхдээ манай номын сангийн салбараас ингэж зах зээл хөөгөө явсан хүн бол их цөөхөн битгий ингээ хараад хахад 1997 онд олон улсын номын сангийн холбоо болох Эплад хамгийн түрүүнд хотын төв номын сан элсэн. Шилжилтийн хүнд үеийг даван туулахад нэг гол туслан хүчин зүйл бол гадаад харилцаа хамтын үйл ажиллагаа байлаа. 1998 оноос хойш нийтдээ номын санд 600 гаруй мянган $1000 төсөл хөтөлбөр хэрэгжсэн байна. Тухайн үед бол улсын төсөв энэ хөрөнгө оруулалт их багтай, төсөв их хүнд ийм нөхцөлд номын сан олон улсын байгууллагуудад их хандаж төсөл хөтөлбөр бичиж чадсанаар Монголын номын сангийн анхны одоо үйлчлэгүүдийг нэвтрүүлж байсан. Хэдийгээр байр байшингийн бэрхшээлтэй явж ирсэн ч энэ хамт олон хүүхэд багчуудаа ном соёлоор үйлчлэх, тэдний хүмүүжил, боловсрол, хөгжилд тус дэм болох ажлаа хормын төдийч орхигдуулаагүй юм. Сурч боловсрох тэр мэдээлэл авах соён гээгэрх тэр бүх боломжийг хотын номын сан олгохыг хичээдэг. Тэгээ хүүхдийн номын сангаа хүртэл бид нар түрүү жил Арабын нэгдсэн Эмират улсын хөрөнгө оруулалтаар маш гоё ойлгож тавьчихсан. 5 метргүйгээр хүүхд чинь өөрөө унших дадлаа болж авт юм шүү дээ. Үнэрийн нөгөө дурсамжийг хүртэл номын сан өгч явах хэрэгтэй. Тэр ном цаасны үнэрийг хүртэл хүүхдтэй багаас нь суулгаж явах хэрэгтэй. Тэгжээч тэр хүүхэд одоо том болоо тэр дурсамжаа, тэр цаасны үнэрийг мэдрэх гэж тэр номын сангийн орчныг мэдрэх гэж очдог тийм соёл тогтд юм байна л. Тэр утгаараа бид нар хүүхдийн номын сангаж гисэн маш гоё хүүхдүүд ороод унтаад өгдөг, гимнастика хийдэг, үлгэрээ тоглодог, тайцдаг тийм. Ийм гоё хараанд нь тохирсон тэр стандарт гэрлийн тавьж өгдөг ч юм уу. Насанд нь тохирсон номуудын сонголтын бий болгоод өгсөн. Ингээд ерөөсөө бидний нөгөө үйлчлүүлэгч хаан гэдэг шиг бидний хаан бол уншигчд байхгүй. Чимээг орчинд даалгавраа их ном унших нь гоё. Би 9 сарын 1-ээс эхэлж орж ирсэн. Тэгээ өдөр болгоо орж ирээд комик ном уншдаг. Тэгээ бас нэмэлт даалгавраа хийдэг. Тех нь надад гоё байдаг. Тэгэхгүй бол гэрлийн хэр анхаарал сарнаад ит. За эртнээсээ тэгэл ном бичин папирус дээр, цаасан дээр, навцны холцсон дээр бичижсэн, хүн төрлөختн чулуун дээр бичижсэн. Түүхэн ой санамжаа ямар хэлбэр арга боломжоор дамжуулах вэ? Хамгийн шилдэг арга бол цаасан хэлбэр байсан. Гэтэл орчин үеийн 21-р зуунд техник технологийн хөгжлийн 90 зуунд бол хүн хүссэн газраасаа мэдээллийг хурдан шуурхаа хүртэх боломжтой болсон. Энийг дагаад номын сан ч гэсэн өөртөө хувьсан шинжилэл хийх шаардлага тулгарсан. Тийм учраас өнөөдөр номын сан өөртөө цахим номын сан, сонсдог номын сан, үздэг номын сан. Тэр бүхэл уншигч хүн өөрөө подкастаа хийгээд номоо яриад өөрөө ном болчлоо шүү дээ. Ном ярьж өгдөг хүн болчлоо шүү дээ. Тэгэхээр яг энэ цаг үетэйгээ хөгжилтэйгээ бид нэр хөл нийлүүлж алхах зайлшгүй одоо шаардлага тулгарч байгаа.
1990 оны 2 дугаар хагасаас номын сангийн технологи, техник хэрэгслийг шинжлэх, автоматжуулах ажлыг эхлүүлсэн. 1997 онд номын сангийн каталогийг компьютержуулахад бэлтгэх зорилгоор бүх номын санчдыг компьютерийн сургалтанд суралцуулж DDS, Norton, Windows програмуудын анхааралтай мэдлэг олгосон байна. 1998 оноос Alice програм нэвтэж эхэлж ингэснээр номын санд анхны технологи нэвтчихсэн. 2000 он веб нэгдсэн одоо үйлчлэгийг дахин идэд хөгжихсэн. 2007 оноос хотын номын сан сэтнэд гэрээ байгуулж анхны шилэн капитал болсон. 2018 оноос бүх салбараа сэтнэд шилэн капитал бүрэн болсон байна. 2011 онд Улаанбаатар хотын нийтийн төв номын сан Alexa системийг халж хөгжүүлэлт хийх боломжтой нээлттэй ихэд суурилсан Koha системийг нэвтрүүлв. Энэ системд хотын төв номын сан төдийгүй салбар номын сангууд холбогдож нэгдсэн системээр буюу 5 номын сан нэг уншигч гэсэн зарчмаар ажиллаж эхэллээ. Өөрөөр хэлбэл карттай уншигч Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн аль ч салбараар үйлчлүүлсэн түүний тухай мэдээлэл нэг л бүртгэлээр буюу үнэн зөвөр гарна гэсэн үг. 98 оноос 2012 он хүртэл ашиглаад 2012 оноос Koha-г ашиглаж эхэлсэн. Koha-г 2012 оноос ашиглахдээ 2012 оноос 2016 он хүртэл Koha-гийн одоо үндсэн бүтээл хэсгээр каталог ашиглаж гисэн байгаа. Каталогийг одоо номоо каталогж болсон гэсэн. 2016 оноос хойш одоо уншиж бүтгэл гэрээ ном олох үйлчлэгийг Koha олгож ирсэн. Өөр олон системтэй уялдаж ажиллах, мөн өөрөө хөгжүүлэлт хийх боломжуудыг агуулснараа Koha давуу талтай. Системийн хөгжүүлэлтийг үргэлжлүүлснээр номын сангийн бүх үйл ажиллагаа цахим хэлбэрчилж боломжтой юм. Системийн хэвтээсээ номын сангийн хөгжлөгийн хувьд номоо албахаас хамгаалах чадвар сайжирч байгаамаа. Koha системтэй уялдан ажиллах боломжтой хамгаалалтын RFID системийг өнгөрсөн оноос номын санд нэвтрүүлж фондод байгаа ном бүрт таг буюу цахим ялтас суулгаж өгснөөр номыг бүртгэх, тоолох, уншигчдад гэрээр болон танхимаар олох зэрэг бүхий л үйл ажиллагаагаа иж бүрэн хяналтанд оруулж чадсан байна. Улаанбаатар хотын нийтийн номын сан 4 салбар номын сан нийлээд RFID буюу одоо хамгаалтын тохиолын шинэ системийг Монгол улсад анх удаа нэвтрүүлсэн байгаа. Энэ номуудыг чинь энэ харж байгаа номуудыг тоолох гэж бараг сар болдог. 2-7 хоногийн сараас дээш болдог. Тэр хугацаанд номын сан яадаг, хаадаг. Нөгөө зорилтод одоо үйл ажиллагаа хийж чаддаггүй. Ховор одоо эртний ганц 2 шиг байгаа юм. Ховор номууд маань бас сулгаад алдагддаг, илэгдэл хоригдлох. Ийм асуудлууд тулгардаг. Тэгэхээр бид нэр бол энийг аюулгүй байдлын үүднээсээ ч тэр гар тоолох хийхэд ч тэр ийм шинэ системийг бол энэ номын сан, Улаанбаатар хотын номын сан Монгол улсад анх удаа нэвтрүүлсэн байгаа. Тэгээ энэгээр бол бид нар бас 40 жилийн яваа хугацаанд олон улсын жишээ болох бас нэг алхмаа хийлээ гэж бол харж байна. Хотын төв номын сангийн хаалгаар орж ирэхэд үүдний цэлгэр танхимд Монголын нэрт зураач, урлагийн гавьяа зүтгэлтэн Миждийн бүтэмжийн уралсан монументал зураг өгтөн авна. Номын сангийн барилга анх ашиглалтанд ороход зурагдсан энэ бүтээл тухайн цаг үе түүхийг агуулan сүрлэг бадрангуйгаар орших бөгөөд харин байшин доторх энэхүү зурагнаас бусад бүх юмс шинжлэгдэн хувирч хамгийн орчин үеийн номын сан болон хөгжижээ. Бас нэг бидний онцлог юу вэ гэхээр нийтийн номын сан мэдээллийн боловсрал олох, хүн унших хэрэгцээгээ хангаад уншснаа ойлгосноо нягтлаж өөрөө боловсруулах тэр арга зам шатыг номын сан улам одоо хөнгөвчилж өгөх. Тэр л одоо бидний арга замыг хайж байна л да. За 2020 он 40 жилийнхаа хугацаанд бол бид нэр орчин үед одоо энэ 21-р зуун техникийн 90 зуун, цахим 90 зуунд бол 3D одоо соногдох хөрөмж дээр ажиллах, за Arduino төсөлтөөр ажиллах, ирээдүйн уншигчийг бэлдэх ийм одоо сургалтын төв болж хувираад байна. Америкийн нэгдсэн улсын нийтийн номын сангуудад 2004 оноос дэлгэрсэн Makerspace хөдөлгөөнийг Улаанбаатар хотын төв номын сан 2019 оноос нэвтрүүлж эхлэв. Ерөнхийдөө бол дэлхийн нийтийн номын сангууд уншлагын одоо чиг хандлагаас арай жоохон өөр тийшээгээ ерөнхийдөө бол явж байгаа. За энэ нь юу вэ гэхээр хүмүүсийг одоо цахимаар сургах тий онлайн үйлчлэгийг авч сургах. За түүнээс гадна бол чөлөө цагаараа өөрхөн хийж бүтээх зорихыг хүсэж байгаа тэр бүх зүйлээ номын сан дээр хийж сурахыг
бид нар бас хийж сурсан зүйлийг хийх гээд байгаа зүйлүүдийг дэмжихийг одоо зорилгоо болгож энэ Makerspace танхимынхаа үйл ажиллагааг ерөнхийдөө явуулж байгаа. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Makerspace танхим өнөөдрийн байдлаар 4 чиглэлээр сургалт хөтөлбөрийн үйл ажиллагаа явуулж байна. Эхнийх нь 13-аас 18 насны сурагчдад зориулсан 3D принтерийн сургалт. Энэ төсөл 7 удаагийн нэлсэлт хийж 120 гаруй сурагчдад 3D принтер дээр ажиллах болон электроникийн академик төвчний мэдлэг дадал болгожээ. Хоёр дахь чиглэл нь бага насны хүүхдүүдэд инженерчлэлийн сэтгэлгээ суулгах, гарын эв дүүтэй болгох, програмчилж сургахад зориулсан Lego Mindstorm сургалт. Дараагийн чиглэл нь 8-аас 12 насны хүүхдүүдийг хамруулж буй бяцхан шинжлэх ухаанч сургалт. Үүгээр шинжлэх ухааны мэдлэгийг хэлбэршүүлсэн сургалт туршилтаар болгодог бөгөөд дуу чимээ хаанаас үүсдэг, сүүдэр яаж бий болдог гэх мэтийг туршилтаар хийж хялбар аргаар ертөнцийг танихт нь багчуудад тусалт юм. Харин 4 дахь чиглэл нь насан туршид зориулсан redesign буюу дахин загварчлах сургалт. Энэхүү сургалтаар байгаль орчин дээлтэй хаягдалгүй амьдрах дадал хэвшлийг дэлгэрүүлэх зорилгоор даавны өөдөс, хаягдал цаас зэрэг материалыг дахин ашиглаж өөрт хэрэгтэй зүйлийг хийж сургаж байна. Makerspace хөтөлбөрийн зөвхөн Улаанбаатар хотын нийтийн төв номын санд хэрэгжүүлээ зогсохгүй салбар номын сангуудад дэлгэрүүлэхээр зааж сургаж байна. Тэгээд хамгийн анх 19 он гарч хахад игч надаа юм сургалт байна. Чи ингэ сонирхоод үзээч гээд тэгээд сургалтыг үзсэн чинь яг Arduino моделийн тэгээд 3D моделийн юм сургалт байсан. Тэгээд 2 сарын сургалтанд яваад би яг ингээ Arduino дээр яаж код бичих, тэгээд 3D принтер яаж ашиглах, тэгээд зураг мөргийг яаж зурах, дизайн яаж гаргах тал дээр яаж суралцсан. Одоо л юм гайвч чадна. Тэгээд төгсчөөд би бас өөрөө зүгээр сохгүй гэж бодоод бас өөрөө бас төсөл хэрэгжүүлэх гээд тэгээд маш олон санаа гаргаж ирсэн. Тэгээ энэ дундаас болохоор одоо хэрэгжүүлж байгаа нэг төсөл нь болохоор дунд ангийн хүүхдүүд Lego Mindstorm заах, тэгээд инженерийн анх шатны мэдлэг хүүхдүүд олгох, тэгээд Монголын одоо хойч үеийг бэлдэх юм хөө зорилгоор 6 сараас эхэлж бэлдээд тэгээд 7-8 сард эхний сургалтаа явуулжсан. Өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн төв номын сан Makerspace-ээс гадна уншлагынхаас бусад танхимуудаа ашиглан оюутан залуус, судалгаа шинжилгээний ажилтнууд, сурагчдад зориулсан тодорхой сэдвээр сургалт явуулж байна. Тухайлбал сэтгэл судлалын болон утга зохиол, өөрийгөө хөгжүүлэх зэрэг олон талын хичээл сургалтууд тогтсон хуваараар байнга явагддаг. Ерөөс тус номын сан анханасаа соён гэгэрүүлэх чиг үүрэгтэй явж ирсэн бөгөөд уулзалт, лекц, шинэ номын танилцуулга, нээлт, сургалт зөвлөгөө, уралдаан тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулсаар ирсэн юм. Соёл олон төвний ажлыг бол хүүхэд залуучуудаа зохион байгуулдаг. Энэ хөгжим ноотныхаа танхимдаа диско явуулна. Одоо энэ хавийн сургуулиуд хүсэлт ихтэй байна. Ерөөсөө заал танаа энэ зааланд чинь бид диско хий, одоо лекц, хурал хий. Одоо тэр байтугай соёл урлагийн байгууллагууд хүртэл энд шиг том хурлын зааланд хийдэг байлаа шүү дээ. Тэгэхээр бид зөвхөн номын сангаар ном үйлчлэхээс гадна бас соёл олон төвний ажлыг бол бусад албан газар сургууль хүүхдүүдтэй хамтран ажиллаж ирсэн баггүй юу? Тий. Маш их өргөн арга хэмжээ энд явуулж ирсэн. Оюутан сурч яасан бужигдуулдаг газар байлаа. 2004 оноос тус номын сан Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны олон нийтийн мэдээллийн төвтэй хамтран сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Америкийн соёл мэдээллийн төвийг нээн ажиллуулж байна. Энэ төв номын сангийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ англи хэлний сургалтын төрөл бүрийн хөтөлбөр явуулж, кино үзүүлэх, уншлах, сонсгол, ярилцлага хийх зэрэг уншигч залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх чиглэсэн олон ажил явуулж байна. Энэ төв номын сангийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ англи хэлний сургалтын төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж, кино үзүүлэх, уншлах, сонсгол, ярилцлага хийх зэрэг уншигч залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх чиглэсэн олон ажил хийж байна. Сүүлийн 3 жилийн судалгааг харахад бол Улаанбаатар хотын төв номын сангаар нийт 88 мянган хүн үйлчлүүлсэн байна. Тэгээд энэ дундаа 57% нь бол насанд хүрэгчтэй. За нэг 1200-аас 1500 нь бол ахмад настангууд. За 2000-аас 3000 хооронд бол хүүхэд багчууд. За хамгийн бага одоо үйлчлүүлсэн хүмүүс бол одоо харааны бэрхшээлтэй ирдэг. Тэгэхээр бас нэг бидний онцлог юу вэ гэхээр нийтийн номын сан мэдээллийн боловсрал болох хүн унших хэрэгцээгээ хангаад уншснаа ойлгосноо нягтлаж өөрөө боловсруулах
тэр арга шат одоо арга зам шатыг номын сан улам одоо хөнгөвчилж өгөх. Тэр л одоо бидний арга замыг хайж байна. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхим 2004 онд байгуулагдсан юм. Өнөөдөр тус уншлагын танхим 200 гаруй төрлийн 500 орчим брайл ном, 600 гаруй төрлийн ярьдаг номоор уншигчдаа үйлчилж байна. Тэгэхээр манай харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхим нь харааны бэрхшээлтэй иргэдтэй брайл ном болон DC форматаар бичигдсэн ярьдаг номоор номын сангийн үйлчилгээг үзүүлдэг байгаа. Улаанбаатар хотын төв номын сангийн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сангийн үйлчилгээ маань үндсэн 3 технологи дээр одоо үйл ажиллагаагаа явуулдаг. Нэгдүгээрт DC стандарт, хоёрдугаарт ярьдаг програм буюу TTS, гуравдугаарт цахим брайл буюу одоо e-брайл технологиг нэрлэж болно. За энэ 3 технологиг бол манай байгууллага нэлээд олон байгууллагатай хамтарч төсөл үйл ажиллагаануудыг зохион байгуулснаар эдгээр технологиудыг одоо хөгжүүлж нэвтрүүлсэн байдаг. За 2010 онд бол EIFL-net гэдэг Билл Гейтсийн сангийн номын сангийн шинжилгээний хөтөлбөрт хамрагдаж энэхүү студ маань байгуулагдаж байсан. За 2013 онд Монгол Улсын их сургууль та хамтарч одоо ярьдаг програмын анхны холбоорыг номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлж байсан. За 2015 онд цахим брайл технологиг буюу одоо цахим брайл төхөөрөмжийн програмчлалыг хараг хүмүүсийн инновац хөгжлийн төв төрөмс байгууллага та хамтран хараг хүмүүсийн инновац хөгжлийн төв төрөмс байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд e-брайл технологи нэвтрүүлж эхэлсэн. За 2018 онд Монгол Улсын их сургууль Дэлхийн оюуны эмчийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд одоо 2 дахь ярьдаг програмыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Гэх мэтчлэн одоо технологийн болон номын сангийн үйлчилгээний одоо шинэлэг үйлчилгээнүүдийг бид бүхэн нэвтрүүлээд ажилласан. Хүн бүр унших хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлээс шалтгаалan энэ эрхээ эдэлж чадахгүй байх, эсвэл боломжгүй байх гэдэг орчин үед байж боломгүй зүйл юм. Улаанбаатар хотын номын сан харааны бэрхшээлтэй иргэдийн унших боломж бололцоог технологийн аргаар нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлыг хийж байна. Би одоо эднийхээр бол баг байгуулагдсан цагаас нь эхлээд үйлчилж байгаа юм байна. Тэгээд кассетта магнитофон байх үйл байсан шүү дээ. Уншлагын танхимаар одоо үйлчлүүлнэ гэдэг чинь одоо олон зовлон нэгт нөхдүүдтэй нэгдүгээр хоорондоо одоо зовлон жаргалаа ярьж хөөрөх. Хоёрдугаар одоо тэр одоо нэгэсэнд тэр номоо ингээд тэр энэ нөхдүүд дундаа сонсохоор одоо залуучуудын хэлдэг кайфтай юм да. Одоо зориултын ийм уншлагын танхим ганцхан л ерөөс Улаанбаатарт. Өөрсдийнхээ одоо харилцаа бүхнийг бидэнд зориулж өөрсдөө одоо бидний төлөө зориулсан энэ сайхан соёлын ажилтнуудын юу сонсох 9 цагаан хүссэн одоо сэтгэгчдэн бүтэх болтугай л гэж хэлээ да. Монголчууд ерөөл бэлэгтэй дүн. Түмнийхээ ерөөлөөр сэтгэлээ жигүүрсэн Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамт олон Бартасаадтай 40 жилийг даван туулсан шиг угтах ирээдүйд тэмүүлэн ажиллаж байна. 2018-аас 2020 оны хооронд богино хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж ажиллаа. За бид стратеги төлөвлөгөө дүгнэхэд 70-80% биелэлтэй ажилласан байна. За энэ 2 жилийн хугацаанд төрийн болон хувийн байгууллагаас тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт татсан байна. За 550 саяар урсгал засвар, салбаруудын засвар. За 500 саяар RFID, за 100 саяар номын баяжуулалт, 100 саяар технологийн шинжилт хийсэн байна. За бид дараа жилээс илүү урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулалтын ажиллагаа болно. За өмнө төлхөө анхаарах зүйл нь хүний нөөцийн бодлого, ажилтаа сурах тал дээр илүү төлхөө анхаарна. Мөн дижитал номын сантай болох тал руугаа илүү төлхөө ажиллах болно. Нийгмийн бүх гишүүдэд ном соёлоор мэдээллээр үйлчлэх, хүн бүрт хүрч ажиллах гэдэг амаргүй. Амаргүй ажлыг амжуулахын тулд цомхон бүрэлдэхүүнээ өргөжүүлэх, орон тоогоо зохих төвшөнд хүргэх, номын санчтаан чадваржуулах, олон улсын туршлага арга барилаас сурч нэвтрүүлж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна. Цаашлбал номын сангийн орчин нөхцөлийг улам сайжруулж, ном соёлын бааз суурь хүртээмжийг дэлж, техник технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлж байж энэ хамт олонны дэлхийн түвшинд хүрсэн номын сан болох зорилго биелэх нь дамжиггүй.
Улаанбаатар хотын Төв номын сан гэдэг утгаараа бид нэр Улаанбаатар хотын 9 дүрэгтэй номын сантай болохыг хүсдэг. Аслагдсан дүргүүдэд Багханга, Багнуур, Налайх, за Баянгол гэсэн ийм үлдсэн 4 дүрэгтэй нийтийн номын санг одоо байгуулахын сан гэсэн мөрөөдөлтэй байдаг. За мөн одоо энэ Сүхбаатар дүрэг яг нацагт орж ийм 40 жилийн түүхтэй номын санга олон улсын жишг номын сан болгох одоо хүсэлтэй. Цахим номын сантай болгох зорилтоо тавиад цахим номын сангийн тасаг бий болгох гээд ажиллаа явуулж байна. ИПАБ ном, хүртээмжтэй ном, сонсдог ном, Braille үсгийн номнуудыг шинээр одоо бэлтэж байна. Ингээд бол цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах ирээдүйн 40 жилээр бид нэр Монгол улсын соёл, боловсрал, номын ертөнцийн бүх мэдээллийг олон улсын хэмжээнд, олон улсын түвшинд хүргэх тэр гүүрэн байх юмсан л гэж одоо төсөөлж хичээж ажиллаж байна. Номын үйл сайхан мэдлэг агуулж, соёл мэдээллийг түгээдэг номын санчдын, номын сангийн ажилтнуудын үйлс үргэлж өөдлөн дэлгэрч явдгийн үлгэрлэл болж Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 40 жил түмэн зоныг түүч айлан явна. Буян дэлгэрсэн сайн сайхан үйл хэрэг болон дэлгэрэх болдог. Нацаг дөржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үе үеийн уншигчтай хамтран ажилладаг номын сангуудтай за манай байгууллагын удирдлага бас нийслэлийн засаг даргын хамгийн газрын хамт олондоо үе үеийн судлаач эрдэмтдтэй, үе үеийн зохиолчдтой, хэвлэн нийтлэгчдтэй, үе үеийн ахмад ажилтнуудтай Улаанбаатар хотын номын сангийн 4 салбар дүүргийн номын сангаар манай номын сангаар уншиж үйлчлүүлж байсан бүх уншигч олондоо номын сангийнхаа 40 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 40 жил гэдэг бол монголчууд бид ярьдаг 40 хүрсэн эр хүн дөрөө татсан ат гэж ярьдаг. Тийм учраас бидэнд хийсэн бүтээсэн зүйлч байна. Цаашдаа харж байгаа алсын зорилго маш их байгаа. Монгол улсын Улаанбаатар хотын нийслэлийн соёлын төв байх, хотын соёлтой иргэнийг бий болгох, хүчтэй иргэдийг бий болгоход номын сангийн зорилго оршдог. Тийм учраас бидэнтэй үргэлж хамтаж манай номын сангаар үйлчлүүлээрэ гэж хүсмээр байна.